Бидний гол зорилго бол мэдээж одоо дэлхийн олон улсуудаас ялгарах нүүдэлчин ард түмэн Монгол улс бол энэ Монголын талантагта хөлөмөрд унж хурдан хурц хөлөмөрд биширч өчтөхөө барилдаж ном сумаа харуулж ирсэн ийм сайхан өв соёлтой ард түмэн. Тэгээ бид одоо энэ өв соёлдоо эзэн байцгаая. Монгол өв соёл минь одоо Монгол оронд минь үүр цахан мандан мадар холтгоо гэдэг ийм агуулга, ийм зорилготой одоо өв соёлын төлөө бол залуучууд бол одоо өөрсдийнхөө дуу хоолойг өргөх гэж өөрийнхөө үзэл бодлоор өөрсдийн яг сэтгэл зүрхээрээ бол одоо нэгдлээ гэж хэлмээр байна. 2 3хан тоо баримт хэлэхэд бол өөр одоо хүүхдийн хүчирхээлтэй холбоотой өөр олон тоо баримтууд бол байгаа. Жишээлбэл одоо хүүхдийн 108 төвд бол нэг хоногт бол 3-аас 5 дуудлага ирж ийн хүчирхээлтэй холбоотойгоор. За сүүлийн 2024 оны судалгаагаар зөвхөн одоо бэлгийн хүчирхээллээр ихэд 400 хүүхэд одоо өртсөн байх жишээтэй. Гэх мэт л одоо зам тээврийн осол өөр одоо бусад хүүхдийн хүчирхээлтэй холбоотой олон асуудлууд байдаг. Тэгэхээр энэ бүх асуудлууд дээр одоо манай засгийн газар, тухайн яам, тамгын газар нь хүүхдийн байгууллагууд, гэр бүл хөгжлийн залуучдын газар энэ байгууллагууд бол мэдээд ажилладаг. Тэгэхээр хурдан борны уралдаан гэхээр одоо жилийн хугацаанд бол гэмтэл сог үндэсний төвд үйлчилгээ авч гэмтэж вэрцсэн гэсэн тохиолдол жишээ нь 23-аас 46-аар бүртгэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо харьцангуй бага үзүүлэлт гэж бол одоо харж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлүүд дээр одоо хөл хорой хурдан борны уралдаан дээр энэ одоо яам тамгын газар нь хүүхд төрхийн байгууллагууд нь бид нартайгаа ингэж хамтарч ажиллаач хэдүүлээ дэлхийд энэ өв соёлоо Монгол улсаа гоё харагдуулъя гэдэг ийм агуулгыг бол одоо бид өөрсдийнхөө үзэл бодлыг бол илэрхийлж ингэж явж байна. Өвл яг ингээд жуулчин ирээд үзье, гадныхан үзье. Ер нь өвлийн одоо ивент арга хэмжээ гэхээр одоо Алтан өрөө талын төмөн гэл адуучин тэмцээн гэл ийм зүйлүүд л байна. Тэгэхээр яг энэ хурдан борны уралдаан гэдэг бол одоо сэрэх хэрэгтэй. Ингэснээрээ бол одоо маш том бол одоо тийм хөрөнгө оруулалтууд, маш том зах зээл бол одоо ахаад ингээд Монголын тал руу бол татагдана гэдэг итгэлтэй байна. Тэгэхээр бид нар бүгдөө яг ингээд өв соёл гээл тэнгууд дайрах хүмүүс биш, бүгдөө харин нийлээд энэ сайхан өв соёлоо хамгаалж Монголдоо бай, монголоороо сайхан өв соёлоо тэгээд бүх монголчууд сайхан нэгдээл гэдгийг уриалмаар байна. Баярлалаа.